Сайн байцгаана уу? Энэ 7 хоногийн нийгмийн эдийн засаг улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлуудаас улсын хурлдаг хардсан намын бүлэг ерхий сайд учрлыг огцруулах асуудлыг хөндөж гарын үсэг зурсж эхлүүлсэн талаарх үйл явдлыг тойрч ярихад бэлэн болоод байна. Ер нь улсын хурлдаг хардсан намын бүлэг хэдэн удаа засгийн газрыг огцруулах акт зүрнүүлээд байна. Энэ бол анхны удаагийнх нь биш бах тий. За сүүлийн 1 жилийн хугацаанд бол ардчилсан намын бүлгээс бол 2 дахь удаага засгийн газрыг огцруулах санал гаргаж байгаа. Өнгөрсөн их хурлын 24 оны сонгуулиас хойш яг эргээд бас ингээд харах юм бол бас яг 2 дахь удаагийнх нь яг 25 он хүртэл яг засгийн газрыг ардчилсан нам өөрөө яг засгийн газрыг огцруулах албан ёс сурвалж саналыг бол тавьж байгаагүй. Яг улс төрийн үйл амьдралыг харах юм бол тийм байгаа. Сүүлийн 1 жилийн хугацаанд бол 2 дахь удаага одоогийнхтой оны 2 дахь удаага өмнөх нь бол өнгөрсөн 25 оны 6 сард Зандан шитрийн засгийн газар огцруулж байхад бол Ааны югаар бол саналаар бол огцроогүй. Сүүлд харин Зандан шитрийн засгийн газар байгуулагдсны дараа буюу өнгөрсөн намрын чуулган завсарлахаас өмнө бол анх удаа засгийн газар огцруулах тийм санал гар үсэг цуглуулна гэдгийг ардчилсан намын бүлгийн дарга бол мэдэгдэжсэн. Тэгээд яг тухайн цаг үедээ бол аль бисээр гар үсэг бол цуглуулаагүй намрын чуулган бол хаасан гэдэг. Тэгээ 26 гараад хаврын чуулган эхлэхдээ зэрэгцээд бас нэлээд энэ акцны явж байгаад хаврын чуулган нээлттэй хийсний дараа бол аль бисээр гар үсэг цуглуулна гэж мэдэгдэжсэн ч гэсэн тэр үед тухайн үед бол бас яг тэр үеийн засгийн газар бас яг Ааны санаачлахаар огцроогүй. Тэр нь их хурлаар хилцэгдээгүй гэсэн үг. Бараг өргөн баригдаад. Энэ удаагийнх бол учрлын засгийн газар байгуулагдаад ойролцоогоор 3 сар болоогүй. Бас яг хаврын чуулган завсарлахаас өмнө бас нэг юм акц гаргаж ирээд ерөнхийдөө юу авч явах шиг байна. Цуглуулна гарын үсгээ цуглуулна гэдгийг мэдэгдэж байгаа. Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн бол гарын үсэг зурнаа гэд өнөөдөр мэдэгдэж байна. Гэхдээ албан яг хиний албан бланк дээр яахаа ихэ гэдэг бол нарийн мэдээлэл байхгүй. Ерөнхийдөө нэг засгийн газарт бид нэр огцруулах гэж шүү гэдэг нэг сануулга өгсөн үйл явц өрнөж явах шиг байна. Гэхдээ ардчилсан намын бүлэг ардчилсан намын сөрөгчнөөс гарч байгаа санаачлагууд ингээд яг засаг огцруулах ч юм уу энэ улс төрийн нэг эдрэгтэй үед ерөнхийдөө яваад байдаг тийм дүр зургууд харагдаад байгаа. Гэхдээ өнгөрсөн 24 оноос хойш Монгол Ардын намын баг 3 байна уу 4 дахь засгийн газар 3 дахь засгийн газар хэрнээ 4 дахь удаага хэрвээ энэ учрлын засгийн газрыг огцруулах асуудлыг их хурл дүргэн бариад хилцүүлэх юм бол 4 дахь удаа засгийн газрыг огцруулах асуудлыг хилцсэн гэсэн үг. Ардчилсан намын бүлгийн гишүүд 42 гишүүн 42 гарын үсгээ зурнаа. Одоо бол ардчилсан намын бүлгийн засгийн газрыг огцруулах шаардлага нь бол нэг хэд хэдэн шаардлага тавьж байгаа шүү дээ. Тэгээд засгийн газрын сайд батлан хамгаалахын сайд батлуудад хариуцлага тооцоогүй учраас ерөнхий сайдыг өөрийг нь огцруулна гэж мэдэгдэж байгаа. Тэгэхээр ерөнхий сайдыг огцруулна гэдэг нь өөрөө засгийн газрын 50% учраас учрлын засгийн газар бүрэн бүрх хэрвээ ерөнхий сайд огцрох юм бол бүрэн бүрэлдэхүүн нэрээ огцрох хуулийн заалттай. Нөгөө талд батлууд сайдыг яагаад огцруулах гэдэг юм гэхээр нөгөө нэг Баянгор аймагт цэрэг амьдсан алдсан асуудалд салбарын сайд хариуцлага тооцсонгүй гэдэг бол шаардлагыг бол ардчилсан намын бүлгээс бол бараг 3-7 хоногийн өмнө эхлээд тавьсан шүү дээ. Тэгэхээр энэ асуудалд албан ёсоор шийдвэр гаргасангүй. Тийм учраас хариуж өгөөгүй дараагийн арга хэмжээг аавна гэж байгаа. Нөгөө талд татварын нэмэгдэл тэгээд тийм учрлын засгийн газар авилгыг өөрөө хүлээн зөвшөөрөд байгаа юм шүү. Авилгатай тэмцэх дөрөвтэй арга хэмжээ авахгүй нэг юм хит хитэн шаардлага бол тавьж байгаа. Гэхдээ өмнөх засгийн газруудын үед ч гэсэн иймэрхүү асуудал яригддаг байсан. Тэгэхээр өмнөх засгийн газруудын процесс бас яаж өрнөжсэн огцруулсан засгийн газрыг тэнд Аан бол ингээд нэг эхлэлийн тавиад өгчөөд гэхдээ яг Ааны санаачлагаар огцруулаад байна уу? Ирэх баригчдын дотроос өөстөө байна уу гэд эргээд харахаар ингээд улс төр арай өөр өрнөд байгаа. 24 оны улсын их хурлын сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламент олонх болсон Монгол Ардын намын дарга тэр үеийн дарга оюун эрднийг ерхий сайдаар томилоод ерхий сайд өөрхөн бодлогыг танилцуулахдаа ардчилсан намтай хамтарнаа ардчилсан нам хүн намтай юм хамтарсан засгийн газар байгуулж ажиллаж агаад ер нь тэр хүүхдийн тансаглалаас шалтгаалаад сошиал орчинд шүүмжлэлд агуулаад залуучууд гарч жагсаад 2025 оны 6 сарын 3-нд
оюутны засгийн газар яг албан ёсоор огцорж ирсэн. Итгэл одоо өөрөө бол нөгөө хариуцлага хүлээ гэж одоо нийгэм юм уу залуучууд шаардж байгаад өөрөө ингээд итгэл үзүүлэх гээд одоо бас үндсэн хууль одоо хэрэглэгдэж байгаагүй юм заалтыг одоо оруулж ирээд их хурлаар санал хураалгасан боловч одоо дийлэнх олонх нь итгэл хүлээлгэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ одоо оюутны засгийн газар унсан шалтгааныг яг нөгөө хүүхдийн тансаглал гэж байгаа боловч энэ одоо асуудлыг хэн одоо сошиал орчинд гаргаж ирсэн одоо хаанаас зохион байгуулалтаа гэхээр ер нь Монгол Ардын нам дотроос гэдгийг хэвлүүд ч одоо ер нь тодорхой болсон тий. Яг л тэгэхээр энэ үйл явдлаас хойш ер нь Монгол Ардын намын улсын хурал дах одоо 68 гишүүнтэй бүлэг 30-38-аар ингээ хуваагдаад явцсан. Ингээд 24 оны сонгуулиас одоо байгуулагдсан засгийн газраа одоо намын даргынхаа толгойлж байгаа засгийн газрыг өөрсдөө Монгол Ардын нам акц гэж дотроосоо 6 сарын 3-нд унгаагаад ингээд эхний засгийн газраа унгаасан. Ингээд 2025 оны 10 сарын 17-нд оюун эрдэнэс одоо ажлыг авсан Зандан шитрийн засгийн газрыг сайн зөр гишүүний бланкн дээр гарын үсэг зурулаад одоо унгаасан. Одоо олонхороо. Гэхдээ энэ процесс бас алдаатай болсон гэж үзээд одоо цэцдэр одоо Зандан шитрийн засгийн газрыг унгаахгүй гэдэг юм одоо энэ улсын хурлын тогтоол нь үндсөөл зөрчиж ийн гэж цэцэг их судлалын хурлаа шийдсэн учраас Зандан шитрийн засгийн газрыг огцруулсан одоо санал хураалт процесс хилцүүлэг явсан боловч одоо үлдсэн байдгийн. Ингээд цэцэг их судлалын хуралдаанаар одоо Зандан шитрийн засгийн газрыг огцруулсан улсын хурлын тогтоол үндсөөл зөрчсөн байна гэж үзсэн учраас Зандан шитрийн засгийн газар үргэлжлүүлээ ажиллаж исэн. Ингээд хаврын чуулган 3 сарын 16-нд хэлэхэд одоо улсын хурлд харилцсан намын бүлэг аль нэг намын дараагаар одоо парламентаа өдөрдүүлэхгүй гэдэг ийм шаардлага тавиад чуулганы хуралдаандаа суугаагүй. Ингээд ер нь улсын хурал төр ингээд ер нь нийтдээ бараг 11 хоног гацаад 3 сарын 27-нд одоо Зандан шитрийн ерөнхий сайдыг одоо өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Яагаад тэгэхээр одоо улсын хурлын эрс бүрдэхгүй одоо хүмүүс одоо гишүүд нь хуралдаа ирж суухгүй байгаа учраас Зандан шитрийн дарга өөрийн одоо хүсэлтээр ажилласаа чөлөөлөгдөөд учрал одоо намын дарга нь ерөнхий сайдаар ингээд томилогдоод явсан. Инхээр үндсэндээ өмнө нь одоо 3 удаа засгийн газрыг хилцэх одоо огцруулах асуудлыг хилцээд 2 засгийн газрыг огцруулсан юм процесс болж өрнөсөн. Хэрвээ одоо улсын хурлыг харсан намын бүлгийн ингээд гишүүдийн гарын үсэг бүрдээд хилцүүлээ явуулах юм бол энэ одоо ингээд 3 дахь засгийн газрын 4 удаа юм хилцэх юм асуудал болохол энэ процесс цаашаа өрнөх болчиход байгаа юм. Одоо ер нь засгийн газрыг огцруулах одоо энэ хуулийн процессыг үндсэн хууль юу яаж заасан байд юм бэ? Монгол Улсын үндсэн хуулийн за 43 дугаар зүйл дээр нь бол засгийн газрыг огцруулах асуудлыг бол тусгасан байгаа. Тэгээд улсын хурлын гишүүний 4-ний 1-ээс доошгүй буюу одоо 120 гишүүний одоо 32 гишүүнээс дээш дэмжиж гарын үсэг зурх юм бол одоо засгийн газрыг огцруулах одоо санал албан ёсоор тавигдаж байна гэд их хурл тэр хүсэлтийг 3 хоногийн дотор одоо хилцэж эхлэх юм хуулийн залттай. Тэгээ 10 хоногийн дотор энэ асуудлыг шийдвэрлэх хуулийн залттай. Хэрвээ их хурлаар хилцээд нийт гишүүдийн одоо 50 дээр нэмэх нэг буюу одоо 126 гишүүний тий 64-өөс дээш гишүүн энэ одоо засгийн газар огцруулах саналыг дэмжих юм бол засгийн газар огцорсон тооцоод дараагийн засгийн газрыг шинэ 30 хоног дотор багтаа байгуулна гэж заасан ба. Тэгэхээр дэмжих гарын үсэг зурж их хурлд хилцэх гэдэг энэ ингээд саналын нарийн томьёолуудыг бол нэхэн сайн тусгацсан байгаа. Тэгэхээр ардчилсан намын 42 гишүүн бол ингээд гарын үсэг засгийн газар огцруулах гарын үсэг зураад өргөн одоо хэрвээ өргөн бариад бүгд 42-уулаа зураад өргөн барьчих юм бол энэ их хурлаар засгийн газрыг огцруулах асуудлыг хилцэх хууль эрх зүйн орчин бол ингээд бүрдэнэ гэсэн үг. Гэхдээ энийг хилцэж байхад нийт гишүүдийн 50 дээр нэмэх нэг гэдэг заалтаар явна. Тэгэхээр ардчилсан намын гишүүний 42 гишүүн дэмжснээр засгийн газар огцорно гэсэн ойлголт бол бас байхгүй. Тэгэхээр заавал нэг олонхын бүлгээс засгийн газараа огцрох тэр саналын гишүүд орж ирж засгийн газар огцрох хууль эрх зүйн орчинтой болно. Тэгэхээр тэг яагаад одоо бас эрсдэл үүсээд байна гэхээр Монгол Ардын намын бүлэг өөрсдөө дотор 2 хуваагдсан учраас ардчилсан намынхан дээр нэмэгдээд нөгөө 64 дээр нэмэх 64-өөс дээш гишүүн гэдэг ийм эрцгийг юм уу тоо конопыг бүрдүүлчих байдэ гэдэг ийм болгоомжлол бас нийгэмд бол одоогийн засгийн газрын тэргүүнд ч бас байгаа байх л да. Тэгэхээр намын даргаагаа хувьд ерхий сайдынхаа хувьд ч одоо
сөрөг хүчний биш яг өөртөөхөө намынхантайгаа ивэ болж уучраа болохгүй бол ер нь бас учрлын засгийн газар одоо тийм ч урт настай болж чадахгүй ийм дүр зурагаас харагдаад байгаа. Нөгөө талд одоо хэрвээ ингээд одоо арчилсан намын бүлгээс төвшүүлж байгаа санал хуулийн одоо босгуудад аваа явах юм бол дахиад шинэ засгийн газрыг одоо сонгуулах 2028 оны сонгууль хүртэл одоо яаж нэг 2 орчим жил тогтвортой байхыг бол магадгүй арчилсан намын бүлгийг засаг хамтрах саналыг дахиад тавих ч юм уу тиймэрхүү улс төрийн акцууд бол нэлээд явж магадгүй. Тэгэхээр сая нөгөө учрлын засгийн газрын огцруулах гарын үсэг цуглуулж эхлэн гэдэг мэдээллийн араас цогт гэрэл одоо ингээд 7 саяын суудлах хүссэн. Тэгээ зөвшөөрөөгүй учраас огцруулах акц эхлүүлж ин гэдэг ийм бас мэдээлэл нөгөө талаас гаргаад эхэлсэн. Гэхдээ өнөөдөр болохоор одоо бүлгийн дарга цогт гэрэл би анханасаа ингээд хамтарсан засгийн газрыг дэмжихгүй байсан. Одоо хизээч одоо засгийн газарт хамтрахгүй яагаад гэвэл олонх болсон нам одоо өөрөө хариуцлага хүлээгээд явах хэрэгтэй гэдэг ийм байр суурь илэрхийлсэн. Тэгвэл бас энэ одоо нэг улс төрчдийн үгэнд бас итгэж болохгүй халжаад байна шүү дээ тий. Засгийн газарт хариуцлага тооцох асуудал ярихлаар байн л босч ирдэг. Хамтарсан засгийн газарт арчилсан нам орно гэсэн. Гэхдээ энэ авилгачдын живж байгаа энэ авилгачдын хөлөг онгоцсон зууж хамтдаа живье гэж бодох бүр нэгч манай арчилсан намын шатны нэгч гишүүн байхгүй гэдэгт би бол эргэлзэхгүй байна. яаж ч нөхцөл байдал өөрчлөх магадгүй. Гэхдээ ерөнхий сайдын бас өчигдөр засгийн газрын хуралдаан дээр мэдээлэл хийснийхаа дараа ер нь нөгөө төсөв нэлээд хүндэрж байгаа учраас засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай одоо хуульд эрэх намар бол өөрчлөлт оруулна гэж мэдэгдчихлээ. Тэгэхээр чинь бүтэц бүрэлдэхүүний асуудал явахаар бас засгийн газрын зарим одоо сайдыг цомгдох ч юм уу асуудлууд үүсээд магадгүй энийг дагаад эргээд дахиад арчилсан бүлэгт засагт хамтрах санал ч ирж магадгүй. Ер нь бол манай арчилсан намынхан бол бас одоо ёс зүйтэй хүмүүс олон бий байгаа. Тэгэхээр нэг хэсэг бүлэг одоо хүмүүсийн л одоо хийгээд байгаа улс төр юм болов гэж би харж байгаа болохоос биш. Улсын хурлдаг арчилсан намын бүлгийн дарга, бүр арчилсан намын дарга цогт гэрэл ер нь 2 дахь удаа ингээд одоо засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж байна. Гэтэ эхнийх нь нөгөө ажил хэрэг болоогүй ч юм уу те их хурл өргөн байраагүй учраас хүмүүсээс одоо яг өргөн барих уу, яг одоо ямар одоо шалтгаанаар ийм одоо улс төр эхлүүлээд байна гэдэг ийм хардлага юм уу ажиглалт бас явж байна л да. Одоо хэрвээ энэ удаад одоо цогт гэрэл дарга бланкан дээр гарын үсгээ цуглуулад зураад өгөхгүй бол одоо баг ингээд улс төрдөх за энэ ингэж л эдий да гэдэг ийм нэр хүндтэй имижтэй баг болох гэдэг тий. Тэгэхдээ 32 гишүүн болчлоо манай 42 гишүүн гарын үс зуршлаа гэдэг өргөн барихад бас хэцүү. Яагаад тэгэхээр мэдээж одоо огцруулах юмн дээрээ ч гэдэг юм уу 64 гишүүн яг дэмжих юм байна гэдэг одоо конопо бараг тоолж ижил их хуралд өргөн барих учраас одоо улсын хурлын арчилсан намын бүлийн 42 гишүүн дэмжиж гарын үс зураач өргөн барихгүй тэрийг 64 мэдээж болгож ижил өргөн барих процесс руугаа яваад одоо учрлын засгийн газар үлдэхүү огцрох уу гэдэг ийм асуудал руугаа л одоо үйл явдал цаашаа өргөнө л гэсэн үг. хэрвээ тэгээд эрх баригч нам дотрын нөгөө нам доторх гомдгсдын бүлэг цөөнхийн бүлэгтэй ингээд одоо тохиролцчих юм бол магадгүй хаврын чуулган завсарлахаас өмнө энэ улс төр өрнөж магадгүй байх. Хэрвээ тохиролцоон ч юм уу дотоод улс төрийн юм тохиролцоонд хүрч чадахгүй бол энэ хаврын чуулган хаасан дараа бол өргөн барих асуудал бол тавигдахгүй. Тэгээд ер нь чуулган бол хаачих байх. Тэгээд магадгүй дахиад нөгөө өнгөрсөн үйл явдлынхаа процессыг харахад намрын чуулганыхаа эрхлэгтэй зэрэгцээ дахиад энэ асуудлыг идэвхжүүлж магадгүй л эрх баригч зориулна.